За сайн байцгаана эрхэм сонсогчдоо. Химнэл радио FM 91.7 Пүрэв гараг бүрийн 18 цагаас та бүхэнд хүрч эхэлж байгаа. Гангар гонгор ярилцлагын нэвтрүүлгийнхаа 2 дахь дугаараар та бүхэнтэйгээ уулзж байна. Өнөөдрийн дугаарт маань ирсэн зочноо танилцуулъя. Тусгал ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал утгамд ягч маань одоо хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд завгүй ажлын хажуугаар миний урилгыг бас хүлээн авч хүрэлцэн ирсэн нэгдүгээрт юмны төрөнд бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Юмшлээсэн энэ сайхан боломжийг гаргаад бас нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад баярлж байна. Мөн бас 91.7 сонсож байгаа нийт үзэгчтэй орой минь төргий. За тэгэхээр гангар гонгор гээд энэ сайхан халуун яриа өрнүүлдэг нэвтрүүлгийг бас эхлээд 2 дахь удаагийн дугаараа тантай хийж байна. Тэгээд энэ нэвтрүүлгийн үндсэн зорилго маань энэ нийгэмд бас хар бараа маш олон одоо ярилцлагын олон нэвтрүүлгүүд байдаг. Тэгэхээр бид нар бас гэр гээтэй сайхан зүйлсийг сонсогчдод хүргэе гэсэн зорилгоор сайхан хүмүүсийг урьж сайхан яриа өрнүүлдэг нэвтрүүлгийг санаачлаад явж байгаа. Тэгээд өнөөдөр бас 10 жилийнхаа байгуулагдаад 10 жилийнхаа ойтой золгож байгаа тусгал бүрэн дүнд сургуулийн хаан бас ойн хүрээнд одоо сургуулийн удирдлага болох захирлыг бас ураад өнөөдрийн нэг цагийн хугацаанд тантай бас халуун яриа гангар гонгор хийх гэж урьсан байгаа шүү. Тэгээд юуны төрөнд ихлэ баяр хүргэмээр байна. Тэр нь юу гэхээр хоёр сайхан одоо баяр хүргэх шалтгаан байна. Юуны төрөнд мэдээж 10 жил болж байна тийм үү? Тэгэхээр энэ сайхан одоо ойн баярын нэгдүгээр баярын мэндийг хүргэе. Хоёрдугаар саяхан одоо тусгал сургууль маань одоо Чингэлтэй дүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дундаа оны шилдэг сургууль болсон ийм сайхан амжилттайгаар 10 жилийн ойтойгоо залгаж байна. Тэгэхээр баяр хүргэе. Тэгээд за баярлалаа. За тэгээд ярилцлагын нэвтрүүлгээ өнөөдөр бас тантай хувь хүн талаас нь эхлээд ярилцаж эхлэе гэж бодлоо. Та өөрийгөө бас сонсогчдод танилцуулаач тий. Одоо аль нутгийн хуу, за ам бол гэр бүл хідүүлээв тий. Сайхан өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. Өмнө ийм нэвтрүүлэгт орж байгааг болохоор хинч надаас бас та өөрийгөө танилцуулж ийж асууж байгаагүй юм байна. Айгу удаан хугацаанд иймэрхүү зүйл бас оролцож байсан учраас жоохон сандардаг юм байна. Гэхдээ бас их тааламжтай сайхан санагдчихэв. За намайг Цэрэнбилийн отхон туяа гэдэг. Би хаан улс дургийн 3 дугаар хараанд гэр бүл ам бүл тавуулаа амьдран суудаг. 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой. Ерөнхий юм байна. Аль нутгийн хуу та? Би Улаанбаатар хотын уугуул. Улаанбаатар хотын уугуул. Ялангуяа хаан уул дүрэг бол миний одоо төрж өссөн ийм сайхан дүрэг байна. Хаан уул дүргийн Хосе Мартин нэрмжид 52 дугаар сургуулийг одоо 94 онд төгссөн. Тий. За ам бол гэр эцэг эхээс хэдүүлээ та? Эцэг эхээсээ бид нар 4 охин 1 хүү долуулаа. Тий. Айлын яг голынх нь. Яг голынх нь. Тэгэхээр одоо дээрээ 2 ихтэй. Тий, доороо 1 2 дүүтэй гэсэн. 1 охин 1 эрэгтэй. За. Тэгэхээр тусгал сургууль маань одоо 10 жилийн өмнө байгуулагдаж байжээ. Тэгээд энэ хугацаанд бас тасралтгүй үйл ажиллагаа бас явуулж бас маш олон одоо хүүхдүүдэд ерөнхий боловсролыг олгож энэ хугацаанд бас амжилттай бүтээлийг бас олон салбарт олон төрлүүдээс гаргаж ирсэн ийм ариун түүхийг бас бичиж явж байгаа тийм үү. Тэгэхээр энэ түүхт одоо 10 жилийн ой тохиолдож байгаагийн хүрээнд та бас энэ сургуулийн байгуулагдж ирсэн түүхээс бидэрт бас их нээлжинд хуваалцаж. За тусгал сургууль маань 2009 онд анх Алтан бусаар хий одоо яг үүсгэн байгуулагдсан. За сургуулийн үүслийг одоо байгуулагдсан тухай түүхийг ярихаас өмнө би бас нэг тодорхой нэг жоохон бас нэг түүх тийм ээ. Яагаад энэ сургуулийг одоо байгуулах болсон, ямар хүмүүс одоо сэтгэл нэгдэж одоо энэ сургуулийг байгуулсан гэдэг талаар ярил зүйтэй боллоо. Би Филиппинд багангийн багшаар төгсөөд Монголд ирээд яг ирсний тэр жилийн дараагийн жил нь манай охин 1-р ангид орж суралцах болсон. Тэгээ охиноо бид хоёр мэдээж гэртэйгээ ойрхон бас их тийм ээ гэртэй ойрхон дээрээс нь бас илүү одоо боловсролынхаа ерөнхий үйл ажиллагаанд бас бидний нийцэлт бас тийм илүү төхөм тийм сургуулийг сонгоод охиноо өгсөн.
Охин маань ерөнхийдөө л амжилттай сайн суралцсан. Гэхдээ тэр хугацаанд бид хоёр маш олон зүйлийг бас ажиглан харсан. Ялангуяа манай охин өглөө ингээ хичээлдээ явахдаа маш тийм таагүй. Тэ заримдаа бүр уйлдаг. Тийм байдалтай явдаг гэсэн. Тэгээд тухайн үед би бас 2 дахь хүүхдээ гаргацсан элхбидээс учраас одоо бүрэн одоо 100% охиндоо цаг зарцуулаад тийм ээ яг асуудал нь гэдгийг хэдий одоо 100% мэдрээгүй ч гэсэн ерөн эцэг эхийн хувьд бид хоёр за ер нь бол сургууль гэдэг газар хүүхдийн хамгийн тав тухтай тийм ээ тийшээгээ баяр баясгалантай явах сонирхолтой тийм орчин хүүхдэд байх ёстой байна. Тэгээ манай охин яг тэр орчныг энэ сургуулиас авч чадахгүй байгааг ерөнхийдөө анзаарч харсан. Тэгээ хичээлийн жил болохоор охин маань гинт өвдөд ерөнхий бид нар эмчид үзүүлэнгүүт стресссэн байна гэдэг юм. 6 настай хүүхд стресстэй гэхээр ямар их ачааллыг тэр хүүхд жилийн турш тийм ээ авчихсан хичээлээ хий, даалгавраа хий. Одоо тэр хичээл бүх л юм одоо эцэгхийн зүгээс хийн, тусал нь багш нь ч гэсэн тэгээ сургуулийн зүгээс ч гэсэн адилхан ингээд явж байгаа боловч тэр хүүхдэд бол маш их дарамт тийм ээ стресс ирж ирснийг ерөнхийдөө хараад охин маань бас өвдөд яг хичээл дуусны дараа бид нар шууд хотоос гадагшаа гарах боломж гараад 3-4 хоногийн дотор хүүхд идгэрж байгаа байхгүй байгаль гүйж хараагаал нөгөө амаарн дүүрэн яр гараал зүгээр өндөр халуураал ямар ч өвчин байхгүй зүгээр стресс гэж. Тэгэл 3-4 хоногийн дотор байгальд хүүхд зүгээр ивэрүү савсарвал болж. Тэгээд яг одоо бид нар өөрсдийнхээ бас сургуулийг ийм байгаасаа тий ийм боловсрал олгоосоо ийм орчинтой байгаасаа хүүхэд маань ад жаргалтай тав тухтай байгаасаа гэдэг үүднээс өөрсдийнхээ хүсэж мөрөөдж исэн тий сургуулийг одоо нээх санаа ерөнхийдөө гарсан. Тэгээ манай нөхөр бас энэ тал дээр нэлээ одоо дөрвтө алхам хийгээд өөр бусад хүмүүстэй уулзаад сургуулаа байгуулъя гэдэг шийдвэр гаргаж ирсэн. Ингээд 2009 онд 5 багш одоо нэг захиралтай 6 хүний бүрэлдэхүүнтэй тусгай сургууль маань анх одоо манай сургуулийн яг байрлаж байгаа хичээлийн байранд 2 ангид нэг ангида тухайн үед 13-аас 15 хүүхэд байсан шиг санагдчихэв. Нэг 3 ширээ нийлүүлээ 2 дугаар анги, 3 дугаар анги, 4 дугаар анги гэл тийм ээ өөрсдийнхэн бас тухайн найз нөхөдтэй хэлээтэй бид нар ийм сургууль байгуулах чинь бидэнд итгэж одоо хүүхдээ өгөөч ээ гэд. Ингээд найз нөхөд маань бас итгэж хүүхдүүдэд бидэнд өгсөн тухайн үеийн үүсгэн байгуулсан багш нар маань ч гэсэн зүрх сэтгэлээ бүрэн дүүрэн ерөнхийдөө гаргаад маш сайхан хамт олон тухайн үед бүрэлдэжсэн. Тэгэхээр сургууль 2009 онд албан ёсоор байгуулагдахтаа маш цөөхөн хүүхдүүдтэй хэлжсэн байна шүү дээ. Тийм тэгэхээр одоо энэ хугацаанд одоо энэ 2019-с 20 оны хичээлийн жилд яг одоо хичнээн сорогчтой үйл ажиллагаа явуулж байгаа. За манайх энэ хичээлийн жил 170 гаруй сурагчтай яг 170 гаруй сурагчтай. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд ямар гайхалтай бас хөгжил дэвшил ирсэн бэ гэдэг нь одоо энэ тооны зүрхнээс л харагдаж байна шүү дээ, тийм үү? Тийм. Яг бид нар чинь их тооны хойноос хөөцөлддөг тийм бас хүмүүс нэг төрлийн биш юм шиг байна. Илүү одоо яг бидэнд итгээд хүүхдээ авчирч байгаа, биднийг зориод ирж байгаа тэр эцэгчүүдтэй хамтарч ингэж ажиллаж одоо багаар тийм ээ үйл ажиллагаагаа илүү амжилттай явуулах хүсэлтэй яг тэр луг илүү чиглэлтэй юм шүү. Тэгэхээр таны ярианаас би сая сонслоо. Филиппин улсад одоо боловсрал эзэмшсэн гэж юм. Тэгээд яагаад яг заавал энэ боловсролын салбарыг сонгож тий мэргэжлээ сонгосон юм бэ? Энэ түүх ямар нэгэн учир утга байгаа бол энэс таас яриач. За би багш болъё гэж багшийн мэргэжлийг яг үндэ бол сонгоогүй.
миний өөрийн хүсэл бол яг би бас тодорхой цаг хугацаанд Солонгос сургууль сурч байсан. Тэгээд тэр үед залуучуудын тийм хөтөлбөрт хамрагдаад хагасаа бүтэн сайн болгонд ерөнхий саажилттай гэр бүл нь бас настай одоо гэр бүл нь орхиод явцсан тийм настай хүмүүст яг асардаг эмнэлэгт очиж тусалдаг байсан. Тэгээд тэнцээ болохоор би 2 хүнд одоо хагасанд очих болгондоо тэр хүмүүсийг асардаг. Тэр хүмүүстэй цагийг өнгөрөөдөг гэсэн. Нэг нь болохоор нэг саажилттай хүүхдээсэн. Нөгөөх нь болохоор нэлээ ахмад насны одоо тэрэгэн цэртээр тийм ээ бүрэн одоо хүний гарт орсон тийм юм байсан. Тэгээд тухайн үед би өөрөө ч гэсэн Солонгост совилогчаар сурч ирсэн. Тэгээ миний өөрийн цаанаасаа нэг хиймээр зүйл болохоор хүннийг асрах. Тийм. Совилогчийн тэр зүйлд айгүй дуртай байсан бэ. Тэгээд яг бас зарим нэгэн асуудал шийдвэрээс болоод ерөнхий тэр мэргэжлэр би сурч чадаагүй. За тэгээд мэдээж одоо залуу халуун насанд тийм ээ хүн олон янзын юм хийн, олон янзын юм оролдон, сурна. Тэгээд явж явцдаа би хань ижилтэй болсон. Тэгээ хань ижил маань Филиппинд шасан судлалаар одоо магистраа хамгаалахаар явах болсон гэр бүлээрээ би. Тэгээ манай нөхөр би одоо ингээд сураад байж явцад чи ч гэсэн бас сургуулаа дуусгаад тий хоёулаа хамт ингээд төгсгөл их зүгээр юм да гэд. Тэгээ ерөнхий яг бодохгүй юу. Бас нэг хүүхдээ хараад гэртээ тийм ээ хийх бас байхгүй штэ. Тийм болохоор за нэрээ сургуульд сурчий гэд. Тэгээд Adventist их сургууль дээр очсон. Манай амьдарч исэн газраас 2 цаг явдаг сургууль. Нэлээд хол. За тэнд очиод би ямар одоо мэргэжлийг сонгох вэ гэд 2 3 одоо факультетээр ороод явсан. Хамгийн түрүүнд би совилогчийн тэнхимлээ явж байгаа. За уучлаарай та энд 4.5 жилээр төгснөө. Манай нөхөр чи 2.5 жил дотор бүх юмаа дуусгаад буцаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй. Тэгэхээр чин би цаана 2 жил ганцаараа үлдэх болчих нэ. Тэгэхээр за үгүй юм байна. Тэгэхдээ дараад нь хүй санхүүгээр сураад үзүүл яа гэм бол гэ санхүүгийн тэнхимлээ очлоо. Санхүүгийн тэнхим тухайн үеийн миний бас их сургууль сурч ирсэн кредит юмыг тооцоод та 3.5-аар төгсч болох юм байна. Тэгэхээр бас дахиад нэг жил тийм. Тэнгүүт нь за бодъё гэд тухайн яг тэр өдөр би шийдвэрээ гаргаагүй. Буцаа гэртээ ирсэн. Тэр хугацаанд Япон хүн манай гэрт айлчилж ирээд оги чи охинтой биш дээ чи яагаад боловсрлоор сурч болохгүй гэж тий танаа охин чинь 2хан настай чи өстө яг энэ охин дээр дадлаг туршлага бүх юмыг хоримтлуулад энэ байх хугацаанд боловсрлоор сураад аваач гэдэг зөвлөгөө өгөхгүй. Тэгээд нэрээ яагаад байж болохгүй гэж. Тэгээд маргааш нь би яг ерөнхий шийдвэрээ гаргаад нөхөртөөгөө очиж бүртгүүлээд боловсролын тэнхимлээ очисон чинь миний кредит юмыг тооцол 2.5-аар та төгсч болох юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө багшийг сонгосон. Тэр дундаа бага ангийн багшийг мэргэжлийг сонгосон байгаа. Миний ээж чи өөрөө цэцэрлэгийн багш байхгүй юу? Тэгэд явж би ээжтэй олон жилийн өмнө багш байхад нь би хизээш тань шиг багш болохгүй гэж хэлжсэн хүн өөрөө багшийн мэргэжлийг сонгоод ингээд сурах боломж тухайд гараад тэгээд 2.5-аар нөхөр маань ч одоо магистраа хамгаалсан. Би мөн адил одоо боловсролын бакалавра хамгаалаад ингээд төгсөж ирж ирсэн. Бас сонирхолтой төгтөм юм тий. Монголчууд ярьдэн ш давахгүй 5 гараа 3 давна гэдэг шиг тий. Багш болохгүй гэж хэлж ирсэн. Тэгээд багш болсон байна. Тэгэхээр одоо 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тусгай сургууль маань 170 гаруй сурагчтай болсон байна. Тэгэхээр энэ 170 гаруй сурагчтай одоо яг одоо ажиллаж байгаа өөрийнхөө хамт олныг сайхан танилцуулаач тий. Хэдэн багштай ямар хамт олонтой яг одоо ажиллаж байна. Энэ талаасаа та. За нийтдээ сургууль маань 40 гаруй багш ажиллаж байна. Тэр дундаа 20 гаруй багш нар
хичээлээс гадуур үйл ажиллагааны багш нар гээд нийтдээ 20 гаруй багш нар ерөнхий одоо сургуулийн үйл ажиллагааг яг ачаагийн үрээ явж байна. Тэрнээс гадна үйлчлэгээний 10 гаруй ажилчид, захиргааны бас тодорхой хэмжээний ажилчид гээд 40 гаруй ажилчидтай болсон байна. Мундаг том хамт олон бас ажиллаж байна. Манай хамт олон чинь айгүй нэгдмэл штэ. Айгүй сайхан хамт олон. Ялангуяа манай дээр сургалт явуулах гад ирж байгаа байгууллага манай багш нар бас өөр бусад сургалтанд оролцох гээд очиход ямар залуу багш нар вэ гэдэг. Хамт олонны үед бас залуу тий. Дандаа одоо 20-с ерөнхийдөө би ч одоо хөгшин багшийн тоонд ордон штэ. Тий. Тэгэхээр надаас дандаа дүү 20-с 30 гаруй насны багш нар ерөнхийдөө 70 гаруй 70 биш юм а 65% эзэлж байна. Сайхан ирч хүчтэй. Тий залуучуудад ч одоо дандаа ирч хүч. Дандаа тэнд чинь одоо шинийг санаачлах, инновац тий шин зүйлсүүд их гарч ирнэ. Мэдээж одоо өөрөө удирдах байгаа захирлын хувьд бас тэдгээр залуучуудад тий зааж зөвлөх чиглүүлэх ажлыг бас хангалттай сайн хийж явахаа гэж бас бодож байна. Яг л одоо настай багш нарын бороонд орчиж байгаа учраас тий. Саяхан бас би өмнө бас дурдсан одоо маш сайхан шагналыг авлаа штэ. Тэ 10 жил тохиож байна. Тэгээд сайхан дүүргээсээ оны шилдэг сургууль. Яг тэр шагналыг авах мэдрэмж ямар байсан бэ? Тэр шагналыг ерөнхийдөө авна гэж юроосо тийм мэдээ бидэнд ирээгүй байсан. Дүүрэг ерөнхий багш нарын баяраар бүх одоо шагнал урамшууллын бичиг баримт шаардлагуудыг тавьдаг. Тэрний дагуу бид нар бүх юмаа бэлдээд дүүрэгтээ өгдөг. Тэгээ яг энэ удаа болохоор бид нар бас багш нарыг шагнал урамшуулалт нь хамруулъя. Мөн бас сургууль маань хийж бүтээсэн зүйлээ тийм ээ сайхан тайлан болгоод ерөнхийдөө өгөх боломжтой юм байна гэд харж агаад ерөнхийдөө орхицсан байсан. Тэгээд манай боловсролын хэлтсийн мэрэгчлэлтэн надлуу залгаад манай групп дээр нэг тийм ээ файл явуулсан та тэрийг нэг хараад хараа гэд. Тэгээ би нөгөө файлуудаа танилцаад байж байсан чинь шагнал урамшуулалт одоо шаардлагадах бичиг баримт гэсэн хэсгийг нь харсан чинь ерөнхийдөө манай хийж бүтээсэн бүх зүйл тэнцээ байгаа аахгүй. Тэнгүүд сургалтын менежер хандмаа агшлууга хэлс залгаад за хоёулаа ямар ч лсэн одоо нэг хоног байд энэ хоногт багтаагаад бүх бичиг баримтаа өгчихъя гэд. Тэгээд за юу ч болсон өгчий гэд хоёулаа маш их зүйлийг бэлдээд өгсөн. Тэгээд чив чимээгүй хариу тэр дороо ирэхгүй нэлээд тэр чин чингэлтэй дүүргийн бас тодорхой хэмжээ хурлаар ороод дараа шатандаа ингээд шалгаруулаа явж байгаа. Тэгээ яг баярын хурал болохын өмнөх нь мессеж иртээ. Шилдэг дүүрэг болсон баяр хүргэе гэд. За. Тэгээ танихгүй дугаараас тэгээ би тухайн үед гайхчаад нэх бас тий итгэсэнгүй л тий. За тэгээ баярын хуралд хэдэн цагаас олон цагтаа ирээрээ. Тэгээ яваад очисон чи ерөнхийдөө тэнцээ чин багш нарын баяр маш гоё юм уур амьсгал бүрдсэн байгаа. Тэгээ эхнээс нь ахуулаа шагнаал, шагналын одоо хүмүүс дуудаал. Тэгээ төгсгөлт нь ерөн одоо хамгийн сүүл шилдэг сургуулийн шагналыг өгдөг. Тэгээ тэрэн дээр яг дуудаж гаргаж ирсэн үгээр хэлшгүй маш их баяр авсан. Гэтэ надад илүү өөрөө баярлахаас илүү бид чадлаа шүү дээ. Тийм ээ? Манай хамт олон тий энэ бүх зүйлийн одоо энэ шагналын эзэд чи манай хамт олон байхгүй тий. Тэгээ тийм сайхан сэтгэл төрөөл ингээ бүр сэтгэл санаа бол зүгээр л ингээл маш сайхан байсан. Тэгээд Ашрамд бас Химнэл радио 91.7 FM-ийг сонсож байгаа тусгай сургуулийн сурагчдын эцэгнэр болон нийт ажилчдаа бас энэхүү сайхан шагналыг авсан тус энэ завшааныг ашиглаад эфирээсээ эсвэлээс дахин баяр хүргэчээ тий. За тэгээд өнгөрсөн хугацаанд бас сургуулийнхаа тогтчлолт сургуулийнхаа бас хөгжлийн төлөө бас олон зүйлсийг хийлээ. Сургууль бас их сайхан өнгө садсаад гадна талаас их сайхан гоё бас харагдчихсэн. Тэгээ сурагч одоо хүүхдүүдийн сурах орчин гэдэг бол мэдээж хамгийн чухал одоо зүйл байгаа тийм үү. Ягаад гэвэл одоо хоёр дахь гэр
тэр хүүхдүүдийн одоо хамаг цагаа гаргаж байгаа. Тэгэхээр сургуулийн хувьд одоо сурагчид маань сургуулаас гадуурх үйл ажиллагаанд ямар зүйлс одоо сурч байна. Сургуулийнхаа нэг онцлогоос та нэг гоё сонсогч хуваалцаач. За чи түрүүнд хэллээ те маш олон сайхан өөрчлөлт бас зүйлийг хийж байна. Сургууль маань анх байгуулагдаад ерөнхий одоо манай багтаанч маань 120 хүүхдийн л өвчин чадaltaй ийм сургууль байсан. 2017 онд бид нар өөрсдөө бас хүчин чармаалт гаргаж сургуулийнхаа одоо хүчин чадлыг нэг ээлжиндээ 250 хүүхдийг одоо авах боломжтой тийм байдлаар сургуулаа дахиж одоо доктортлыг нь засаж янзлсан байгаа. Өнгөрсөн жил болохоор сургуулийн орчин гаднаасаа тийм ээ эн чинь сургууль гэж харагдах байх хэвээр. Тэгэхээр бид нар илүү гоё өнгөлөг нэг талаараа бас сургуулаа сурталчилж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тийм учраас бидний сонгосон дизайн одоо тэр гадна талын маш их хүмүүс таалагдсан билээ. 9 сарын одоо нэгэнд хүүхдүүд маань хурж манай сургууль ямар гоё болсон юм бэ? Манай сургууль ямар гоё болсон юм бэ гэл ингээ бүгдөө. Тэгээ яваандаа бас тодорхой хэмжээний зарим нэгэн засваруудыг хийгээд эхлэнгүүд эцэг эхчүүд ч гэсэн маш тийм тааламжтай хүлээж авав. Мэдээ сургуулийн орчин бол яг чиний хэлдгээр тийм ээ 2 дахь гэр. Тинчээ хүүхэд өглөөнөөс ахуулаад бүхэл бүтэн 6-аас зарим нь бараг 8 цаг тэнцээ өнгөрүүлж байгаа. Тэгэхээр тэр орчин бол яа харахгүй тав тухтай аюулгүй хүүхдэд ээлтэй орчин байх хэрэгтэй. Тэгээд тэр утгаараа бид нар хийх зүйлээ чадхаараа хийж байна. Цаашид ч гэсэн энэ тал дээр анхаарал хийх болно. Манай сургуулийн онцлогийг асуулаа шүү дээ. Онцлог гэхээр олон сайхан онцлог байгаа. Тэр дундаа сургууль маань хичээлээс гадуурх үйл ажиллагаа тийм ээ бидний хувьд бас хүүхд толгойн хөгжүүлэх боломж үе таалгыг нээдэг ийм үйл ажиллагаа гэж боддیں۔ Тэр тал дээр ч гэсэн багш нар маань санаа оноогоо хилдэг. Ийм одоо дугуулan секц хичээллүүлээ. Би энийг нь авч явъя. Та одоо тэ захиргаа энэ дээр нь туслаад өгөөч гэж залуу багш нар бол ерөөсөө нээлттэй өөрсдийн санаа бодлыг хэлдэг. Тэр дээр үндэслэн мөн бас эцэг эхчүүдийн тийм ээ хүсэлтийн дагуу бид нар энэ хичээлийн жил манай сургууль таеквондогийн клуб байгуулагдсан. Ардын бүжгийн клуб байгуулагдсан. IQ болов сэтгэн бодохын клуб байгаа, англи хэлний клуб байгаа, шатрын клуб байгаа. Төгөлдөр хуур, найралтуу гэх мэтчлэн дугуулan секц бол маш өргөн хэмжээгээр хүүхд болгон л ерөөсөөр оролцох хэрэгтэй. Нэгээс зөвхөн хүүхэд нэг дугуулan секцэд биш. Өөрийнхөө бид нар хэд цагаа зоож юм л та. Тэгэхээр бас их ачаалттай байна хүүхдүүдэд. Өглөө жонго яг стандарт хичээлээ үздсэн хүүхдүүд үдээс хойш эцэг эхийн хүслээр бол ерөөсөө бүгдөөрэнд нь тэд нар чи оруулах хүсэлтэй. Эцэг эхчүүд. Манай хүүхд тэрэнд орно, энд орно, тэрэнд орно. Гэтэл яг хүүхд чи яг юу хүсэж байгаа юм тийм ээ? Тэрийг бас сонсох аягүй чухал. Тийм болохоор зарим нэгэн эцэг эхчүүд бол мэдээж хүүхдтэй анхаардаг олон сайхан эцэг эхчүүд байна. Сонголтоо зөв хийж байна. Гэхдээ ихэвчлэн ямар ч лсэн нэг хүүхэд 2 дугууланд хамрагдах боломжтой манай дээр. Тэгээд сая хэлж чинь хүүхдүүд хамгийн багадаа 6 тэгээ 8 цаг сургууль дээр өнгөрөөж байгаа чинь. Тэгэхээр мэдээж сургуулийн одоо хоол гэдэг зүйл бол маш чухал тийм. Тэгээд тусгай сургуулиуд бас эрүүл хоолтой, цагаан хоолтой. Тэгээд та сургуулийнхаа бас хоолны талаар яриач. Анх байгуулахдаа сургуулийн ерөнхий одоо үдийн цай тийм ээ маш чухал одоо хэсэг маань байсаар ч байгаа. Өглөө бид хичээл эхлээд 9 хагасын үед өглөөний цай хүүхдүүдтэй өгдөг. Энд бол ерөнхий одоо хүүхдэд амин дэм чацарган үзэмний шүүс те. Өөрсдөө бид нар бас талах борцгоо үйлдвэрлэдэг. Тэгээд өглөө зарим айлын хүүхдүүд ерөнхий өглөөний цай уугаагүй ирдэг. Тэгэхээр сургууль дээр өглөөний цай бүх хүүхдүүд маань одоо нэгсэн боломжтой нэгсэн тий. Тэгээд үндсэн одоо өдрийн хоол байгаа. Манай тоогооч нар маш сайхан хүмүүс ажилтдаг. Сэтгэлээ гаргаж хийдэг. Өглөө ажиллаа эхлүүлээд би галтайгоогоор
заавал ордог байхгүй. Планемын сайхан амарсан уу? Өнөөдрийн хоол ямар хоол вэ? Ямар сайхан хоол хийх гэж байна гэхээр тийм хоол хийх гэж байгаа. Өчтөр хүүхдүүд маань амтрхан тэгж идсэн. Одоо тий өнөөдрийн хоол ийм байгаа. Хэвээ зарим нь хэвээ өглөө дөнгөж хичээл ороогүй байхад өнөөдөр ямар хоол хийх вэ гэдэг ингээ галтгооны тоогооч нараас ингээд тий асуугаад гүдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий одоо өдрийн хоолны меню маань өдөр болгон 7 хоног болгон өөрчлөгддөг. 7 хоног болгон эцэг эхчүүдийн төлөөллөөс бас ирж манай хоолыг амтрхан бас зоогддог санаа бодлоо хуваалцдаг. Мэдээж цагаан хоол гэхээр хүмүүс бас нэг талаараа яг мэдээллийн хомс байж магадгүй. Цагаан тэгэхээр бид нар ерөнхий өдийн хоолны цэс маань гардаг. Цэсний дагуу бид нар одоо шимт хичээлийн тооцдог. Тийм килокалори тийм бүгдийг тооцдог учраас хүүхд маань авах ёстой одоо сургуульд байх хугацаанд авах ёстой килокалори яг бүрэн гүйцэд авах боломжтой. Яг тийм хоолыг бид бэлтэж байгаа. Тэгэхээр тусгай сургуулийн маань бас би бас өөрөө бас сайн мэднэ л дээ. Тусгай сургуулийн маань хоол бас их сайхан амттай гэдэг. Тэгээ албарын асуултыг асууж байгаа. Тэгэхээр залуу багш нартай гэж энэ өнгөрсөн хугацаанд бас багш нараа хөгжүүлэх тал дээр тий сургууль ямар бодлого ямар арга хэмжээ авч одоо ямар төсөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Саяхан миний сонсноор бол одоо багш нартайгаа зөв Бразил улс руу явсан талаар би сонссон. Тэгээ энэ талаараа та бас одоо өнгөрсөн хугацаанд залуу багш нараа хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээг авч ямар бодлого хэрэгжүүлв? Яг харахгүй сургуулийн цөм бол багш. Багш хүн. Тэгэхээр багш хүн бол тасралтгүй өөрөө хөгжиж явах хэрэгтэй. Тэр утгаараа ч сургууль яг энэ тал дээр анхаардаг. Манай сургуулийн тэтгэлгээр бакалавра багшийн их сургууль дээр одоо дүүргээд манай сургууль дээр 3 жил ажиллаад дараад нь магистрийн одоо 100% тэтгэлгээ авах боломжтой. Манай олон багш нар ер нь сургуулийн одоо тусгай тэтгэлэг гэсэн үг тийм манай маш олон багш нар яг бакалавра сургуулийн тэтгэлгээр аваад сургуулийн үндсэн багш болж орж ирээд 3 жилийн дараа магистртаа сураад төгсөөд одоо зарим нь одоо сурах гэж байгаа юм багш нар байгаа. Тэгэхээр залуу багш нарыг бол бид нар яг энэ тал дээр анхаарна. Аль болох одоо тийм өөртөө ярилцсан л да. Шууд тулахгүй штэ. Багийн багш бол багаараа та магистра хий гэж толохгүй. Та ямар талаар хөгжмөр вэ? Тэ аль одоо юуг илүү чухалчилж जैन. Тэрэн дээр нь сургууль яг дэмжлэгээ үзүүлээд тэр тэтгэлэг юм бид нар ерөнхийдөө олж өгч бүр хангадаг байна. Мөн бас ажлаас гадуурх улсаас болон нийслэл зохион байгуулагч бүх сургууль семинарт манай багш нар яг бүгд оролцдог байгаа, суралцдаг байгаа. Тийм одоо хичээлийн жилийн уртын амралтаар хүртэл сургууль маань яг энэ хугацаанд зөвхөн багш нартай зориулан хүний хөгжил мөн бас мэрэгжлийн одоо сургууль семинаруудыг гаднаас бид нар ерөнхийдөө оруулж ирдэг. Тэгээ бид нар чи хамтдаа их мэдээж олонх нь эмгтээчүүд байгаа. Аяллаа сургуульд чийжээлээ, хоол хийгч сургуульд тиймээс сургалт хийж байлаа. Тэгээд ерөнхий энэ байдлыг харахад бол залуу багш нар бол яах аргагүй яг л тэр насан дээр байгаа байхгүй сурч мэдж хөгжих тийм. Тэгэхээр сургуулиуд энэ тал дээр бүрэн дэмжлэгээ тэднэрт л үзүүлэх одоо үүрэгтэй. Тийм. Бразилийн талаар. За Бразил улс руу маш сайхан аялаад ирсэн. Миний хувьд бол би 2 дахь удаага Бразил зочилсан. Эхний удаа бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтанд сургуулаа танилцуулаад Бразил ерөнхийдөө улс орнд баг зэрэг танилцаад ирсэн. 2 дахь удаага болохоор яагаад бид нар 5 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бразилийн боловсралтай танилцсан. Тийм ээ. Бид нар энэ улсаас бас ямар санаа оноо авч болох юм, юун дээрээ бид нар анхаарах юм, юун дээрээ илүү бид нар бас давуу талтай гэдгээ харах тийм сайхан боломж гарч ирсэн. Манай сургуулийн гүйцэтгэх захиралч нь Бразил улсын иргэнэлтэй Жого Сантос гэх хүн байгаа. Тэгээд гүйцэтгэх захирал маань бас энэ дээр маш олон сайхан уулзалтыг зохион байгуулж өгсөн, олон сайхан сургуулиар зочилсон. Тэгээд ер нь аяллаа яхаа дүгнээд бид нар хамгийн сүүлчээр хамтдаа суугаад ярилцчаа. Тэгэхэд бол багш нар бол айгүй болоо сайхан санаануудыг хэлж ирлээ. Тэ өмнө чинь би яваал ерөнхийдөө ийм явлаа, ийм байлаа гэл ингээл презентацийн үзүүлээд нэг хүн ярих чинь
тухайн үед ингээд зургийг үзээд гэл өнгөрч байгаа. Тэгэхэд 5 хүн яваад 10 нүд буцаж ирээд буцаж ирээд тайлхнах чинь бас өөр байгаа байхгүй. Явсан багш нар маань таны хэлээд байсан юм энэ дээ ш тэгээд нөгөө сургуулиудаар зочиж очингуудаа миний нөгөө нэг сургуультай хэрэгжүүлэх гэдээсэн чи энэ нэ штэ энийг ингээ харчтаа эн чи ийм багаацтэй гэдэг тэнгуү чи нөгөө манай багш нар за одоо ойлголоо нэрээ боломжтой байна хэрэгжих боломжтой байна бид нарт бас ямар сайхан давуу тал байгаа тэ тэр болгоныг бас дүгэн цэгнээд маш их ирж хүчтэй олон зүйлийг хийж бүтээсэн одоо урам зоригтой ирсэн. За тэгээд эх 7 хоногт буюу 11 сарын 14-ний өдөр сургуулийнхаа 10 жилийн ойг бас сургуулийнхаа хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа гэж сонссон. Тэгээд ойн бас арга хэмжээнийхэн талаар одоо танилцуулаач. Ямар арга хэмжээ, ямар хөтөлбөр бэлдсэн байгаа вэ? 10 жил гэхээр их тоо боловч тэ бас бид нар учиргүй бас нүсэр тэмдэглээд яах вэ? 15 жилийн ой бол ерөнхийдөө албан ёсоор зөвшөөрөгдсөн байт юм. Тэгэхээр бидний хувьд болохоор 10 жилийн ойгоо зөвхөн сургуулийнхаа хүрээнд цомхон баярын концерт хүүхдүүдийн одоо тайлан тэ бүтээл бүх тэдгээр зүйлсийг хуваалцахаас гадна мөн бас хамтдаа ойгоо угтсан уралдаан тэмцээн тэ өөр бус жижиг одоо ажлуудыг өөрсдийнх нь хүрээнд л зохион байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь энэ 2019 онд сургуулийн багш сурагчдын амжилтаас та товчхон дурдвал ямар амжилтууд ер нь одоо үзүүлв? За 9 сараас ахуулаад 19-с 20 он хичээлийн жил нэг явж байгаа шүү дээ. Тийм болохоор одоогоор бол яг дөнгөж хичээлийн үйл ажиллагаа эхэлж байгаа болохоор бид нар багш нар маань ч хүртэл ур чадварын уралдаан тэмцээнд оролцоод ингээд дөнгөж хичээлийн жилийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Өнгөрсөн жилүүдийн бас ололт амжилтаас гэж ярих юм бол манай хүүхдүүд жил болгон дүүргээс зохиогдож байгаа уралдаан тэмцээн олимпиадад ерөнхий эхний 5 байранд амжилттай сайн оролцож байгаа. Өнгөрсөн жил бол нэлээд олон хүүхдүүд математик болон монгол хэлний олимпиадад тусгай болон 3 дугаар байр эзэлсэн байгаа. Мөн манай сургуулийн англи хэлний багш нийслэл дүүргийн одоо англи хэлний багш нарын олимпиадад тэргүүн байр тийм ээ удаа дараалан 2-3 жил ингээд авч исэн байгаа. Энэ саяны багш нарын баяраар хот боловсролын нийслэлийн боловсролын газрын одоо бас шагналаар 3 багш маань ерөнхийдөө шагнагдсан байгаа. Тэгээ мэдээж 10 жилийн ой дээр бид нар мөн бас сюрприз бэлдсэн байгаа. Гэхдээ энэ чинь сюрприз гэхээс илүү олон зүйлийг хийсэн тэрийг нь яг тэр шагналыг авах эрэхтэй тий хүмүүсээ мэдээж бид нар шагналлоо тодорхойлсон байгаа. Тэгээ зарим хүмүүс маань ерөнхий шаардлагыг хангацсан одоо шагналын өгөхгөл би өөрөө ингээ амар догтлоо гэдэг байгаад байгаа. За утгаагчийн хувьд одоо ажлын өдрүүдэд ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? За өглөө юуны түрүүн бид хурлаар эхэлнэ. Багш нарын цаг гэж эхэлдэг. Хичээл эхлэхээс өмнө бид хамтдаа цуглаад багш нарын цагаа явуулаад тэгээ шууд өрөөл рүүгээ ороод одоо яг энэ нэгд өдөр ихэвчлэн би хийх ёстой бүх зүйлээ дэвтэр дээрээ бичдэг. Төлөвлөгөөнүүд. Тийм төлөвлөгөөнүүд. За ийм зүйлийг хийн, ингэж ийм хүмүүстэй уулзсан. Гэтэл ерөнхий төлөвлөснийхэн дараа 1-2 давхраар тэ галтогоо гэдэг ингээд сургуулийнхаа анги тахимаар зочлоод ерөнхий бас одоо засаж сайжруулах ч юм уу тийм ээ уулзах хэрэгтэй багш нар ч юм уу тэр хүмүүстэйгээ уулзаад ерөнхийдөө явдаг. Тэгээд дараад нь болохоор санхүү болон захиргааныхаа хүмүүстэй уулзаад ерөнхий ажил яг үндсэн одоо миний ажил дуустдаг. Өдөөс хойш болохоор яг хүүхд тарах цагаар бол эцэг эхчүүдтэй маш их уулзсан. Энэ их завгүй ажлын хажуугаар бас гэр бүлдээ цаг гаргаад гэрийн эцэгтэйгийн үргийг бас хашаа явж байгаа тий. Тэгээд одоо 3 хүүхэдтэй.
хүүхдүүддээ ер нь хэрхэн цаг гаргаж байна? Ер нь чөлөө цагаараа та яг юу хийх дуртай вэ? За ганцхан бие биш бах. Завгүй тий. Ялангуяа Монголын олон эмэгтэйчүүд, ихэнх эмэгтэйчүүд маш завгүй байдаг тий. Танаа их нэрийг ч гэсэн би маш завгүй их мундаг эмэгтэй байдаг гэж бас мэднэ. Яг хоо ажлын 5 хоногт бид нар чинь өглөө хүүхдүүдтэйгээ яриад сургуульд одоо тараагаал хөргөж өгөөл тэгээд хичээл ажиллаад дуусны дараа хүүхдүүдээ бүгдөрөнгийн аваад машинтаа гэртээ харж явах одоо явцтай машинтаа маш их яриа өрнүүлдэг тий. За өнөөдөр яасан миний хөө тий манай ах яав тий баг маань ерөнхийдөө маш их яриа өрнүүлдэг л те. Тэгээл нөхөртөөгөө за яав. Манай хүн чи ихэвчлэн бас маш их гадагшаага явдаг болохоор миний ерөнхийдөө үүрэг хариуцлага бас нэлээд өндөр. Тийм. Өглөө нөхрөө байхгүй үед хөргөж өгөн аавн тэгэл одоо очоо хоолоо хийн тий. Нөгөө 80 чавганцын ажил гэдэг шүү дээ. Тэр чи ерөөсөө араасаа л ингэж байна. Тэгээ хагасаа бүтэн санд бол яг ерөнхий яг хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг гэр бүлтэйгээ хамтдаа манайх ч хотоос гадагшаа амьдардаг учраас уулахадаар бас манай ялангуяа манай нөхөр байгаа тохиолдолд хүүхдүүдээ аваад алхах дуртай. Тэр үед болохоор би охинтойгоо гэрээ авах дуртай. Янз бүрийн нөгөө 7 хоногийн дорш хийж амжаагүй зүйлүүдээ ерөнхийдөө амжуулаад дараагийн 7 хоногт бэлддэг. Таны хобби? Тэр нь ямар хобби? Сонирхол. Жохон бахад хобби гэдээ асуухад чинь тийм гэл ингээл аюу олон янзын юм хэлдэг байлаа. Одоо миний хобби гэхлээр би тасгал хөдөлгөөнд их дуртай. Ялангуяа бүжиглэх дуртай. 7 хоногийн боломжоор 1-2 удаа одоо яг бүжгийн дугууланд явдаг. Тэгээд өөрийнхөө стресс болон хөдөлгөөнийхэн тийм ээ тэр зүйлийг тайлж сэтгэл одоо санаа бүх зүйлээрээ таавширдаг гэх үү те. Одоогийн байдлаар бол миний хобби тэр. Мөн бас одоо эмэгтэй хүн болгонд л байдаг бах. Гэртээ би чинь ингээд коллект гэх юм уу да янз бүрийн тийм нэг сэтгүүл юм ингэж харж цуглуулах дуртай. Одоо залуу байхад чинь айгүй тийм фэшн тий гэрийн загварын юм сонирхдаг гэсэн бол одоо сүүлийн үед гэртээ ингээд үзэл хараа сууж ах тийм нэг ямар сэтгүүл гэдэг лээ. Gardening буюу нөгөө цэцэрлэг өөрөө тэрийг нэг хийдгүй юм тэгсэн ирнэ үзэж харсан сэтгүүлийг ингэж үзэж харсан суух дуртай тиймэрхүү хоббитай болсон байна. Тэгэхээр бас та саяас хэллээ завгүй их ажлын хажуугаар бас өөрийнхөө сонирхлоор бас ингээд тасгал хөдөлгөөн хийгээд бүжиглээд стрессээ тайлдаг гэдэг чинь. Ер нь энэ сонсогчд маань бас асуугаас гэж бодож байгаа. Улаанбаатар хот маань бас өдрөөс өдөрт одоо өргөжин дэвжиж те хөгжиж байна. Энэ жил одоо хүмүүс ярьж байгаа бол бас их утаагүй их сайхан болж байна гэд ярьж штэ. Тэгэхээр ер нь одоо хүүхдүүдтэй ажиллаж байгаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд ер нь манай Монголын одоо энэ боловсролын салбарын таны харж байгаа өнцгөөс сайжруулах хэрэгтэй зүйл юу гэж хардаг вэ? Та энийг л нэг манай дээд удирдлагууд те одоо томчууд яамдынх маань энэ зүйлийг шийдвэл одоо хүүхдүүдэд хэрэгтэй байна. Та бас олон газруудаар явж бас гадаад дотоод боловсролын салбаруудыг харсан байна. Ер нь ерөнхийдөө энэ тал дээр таны ер нь бодож явдаг бодол хөвгний. Сайжруулаасаа гэхэлэр одоо яг байгаа боловсролын яамны бодлого бол ерөөсөө хөөхд гэр бүл сургууль гэдэг энэ гурвалсан нэлээд анхаардаг болсон. Энэ тал дээр ч гэсэн олон ажлууд зохион байгуулж байгаа. Мөн сургуулийн үндсэн хөтөлбөр дээр бас тийм ээ одоо зөв Монгол ёс заншлыг үнэлдэг, тэрийг ойлгодог, төлөвшлөн хүртэл хөөхдөд суудсан тийм иргэнийг л одоо бий болох гэдэг шүү дээ. Тэрнээс гадна одоо миний зүгээр хүсэж байгаа юм юу вэ гэхээр эцэгчүүд хүүхдтэй илүү одоо цагийг зарцуулаад илүү
анхаараасаа гэж хүсдэг. Бага насны хүүхдүүд болохоор эцэг эхчүүд чинь маш их анхаарал тавьдаг. Бүх юмаа зориулдаг байхгүй. Санхүүгээ бүгдийг бараг тэр хүүхдэд зориулдаг. Тийм ээ. Хичээлд нь анхаардаг, багштай байн холбоотой. Тэгээ дунд насанд ороод ирэхлээр дунд ангид ороод ирэнгүүт. Ерөөсөө тэр хүүхдэд чи хаягдчихж байгаа. Уг нь өсвөрийн насны хүүхд чинь хамгийн их анхаарч явах хэрэгтэй нас миний хувьд. Мэдээж бага нас чинь аюулгүй байдал айгу чухал байхгүй. Тэр хүүхдийн орчин аюулгүй байдал чухал. Дунд насны хүүхд бол шилжилтийн насандаа явж байгаа учраас маш анхаарал одоо халамж хэрэгтэй. Тэ. Би физиологийн хувьд ч гэсэн оюун санаа бүх зүйлээр тэр өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм учраас энэ тал дээр одоо эцэгчүүд маань илүү анхаарад илүү сургуультаа ойрхон хамтран ажиллавал бид нар бол маш баяртай. Баяртай байхаас гадна хүүхдэд ч гэсэн одоо эцэг нь анхаарч байгаа тэр хүүхдэд цагаа зарцуулж байгаа бүх зүйл дээр нь одоо тийм ээ дэмжиж байгаа айлын хүүхдүүдийн боловсрол төлөвшөл бүх талаараа ялгагддаг тийм. Би таны яриатай санал нэгдэж байна л да. Ялдчгүй одоо би өөрөө бас ингээд 2 хүүхэдтэй сургуульд өгөөд яг үндэ бас ингээд хамт цаг гаргаж гин үү, хичээл сургууль нь юу болж гин хүү хаа гэдэгтэй бол бас чаналтай байгаа. Тэгэхээр таны саяны хэлсэн дээр би бас тэр өөрөө бодоод сууж илаа. Ер нь хүүхдүүдтэй цаг гаргаж хүүхдүүдийн хичээл сургууль энэ бүхэнд нь бас анхаарал халамж тавих нь эцэгчүүдийн хувьд хамгийн түрүүнд энэ боловсролын салбарт хэрэгтэй зүйл юм байна гэж. Тэгээд сургуультай ойр байх хэрэгтэй. Одоо л ерөнхий ингээ харж байхад бол за төлбөр төлцөн. Тий. Тэгээд хүүхдүүдэд хөргөж өгöd авч яваад болоо тий. Гэрийн даалгавар хийх бүх юм хурдан гэрийн даалгавраа хий, хурдан одоо гэрийн даалгавраа хийсэн үү гэл ингээл одоо тэр одоо найдаад ингээ сургуульд хүүхдээ өгчих бол ерөнхийдөө буруу л та. Тий. Яг нь нийгэм маань ч гэсэн маш завгүй тэгээ эцэг эхчүүд хүүхдийн ирээдүйн төлөө тэр мөнгө төгрөгийг олохын төлөө л ажиллаж байгаа. Гэхдээ таны хүүхдтэйгээ хамт одоо цагаа өнгөрөөж хүүхдтэй анхаарах чинь илүү одоо мөнгө төгрөнөөс илүү чухал юм а гэдгээ бас л хов хүн болгон тий бас дүгнэлтээ хийгээ шийдвэрээ гаргавал зүгээр хаа. Тэгээд бас хэн нэг тэгэхгүй байд, ингэхгүй байд одоо шүүгээд яхав тий бүгдөө л адилхан энэ нийгэмд амьдрах гал завгүй гэж байгаа эцэг эхчүүд учраас тий. Тэгээд би энэ жил бас 2 хүүхдийнхаа сургууль дээр очиод, сургууль дээр очиод багш эцэг их сургуулийн хоорондын одоо гэрээ гэдэг гэрээн дээр бас гарч сураа тэр гэрээг уншиж ирсэн байхгүй. Тэгээд тэндээс бас нэлээд олон эцэг эхчүүдийн үүрэг юу юм бэ гэдгийг олж хараад те бас өөрөөсөө асууж ирсэн. Ер нь энэ олон эцэг эхчүүд хүүхдүүдэд хувийн сургуульд өгсөн гэдэг төлбөрөө төлцсөн гэдэг те санаа амарсан. Одоо ингээд сургууль бүгдийг хийн гэж бодцсон. Гэтэл тэнд бас хүүхдүүдэд цаг гаргаж хүүхдтэйгээ ярилцаж хүүхдүүдэд дэмжиж сургуулаа зохион байгуулж байгаа үйл ажиллагааны эцэг эхнэр бас те дэмжиж оролцож ингэх нь бас их чухал юм байна гэдгийг бас их ойлгоод их тэр эцэг сурагч багш сурагчийн гурван гэрээ гэсэн тэр гэрээг хараад их таашааж авч үзчихсэн. Ер нь би их дуртай л да. Жишээ нь өнгөрсөн жил нөгөө эцэг эхчүүд маань нөгөө тэр ч одоо юу гэдэг вэ нөгөө нэг зохицуулагч хийдэг чинь. School police. School police гэдэг тийм. Тэрийг би бас сүүлийн 2 жил одоо өвлж гисэн таараал те хуваарийнхан дагуу өвлж гисэн таарахад очиод тэгэл ингээл зогсчоод их гоё үдийн хүүхдүүдийг өглөө очиод эрэхтэн ингээл сайхан хамгаалж өгөөл те хүүхдүүдийг сургууль руу н оруулаад тэгэл орой тарахт нь тэгээс хүүхднийг сургуулийн нэг өдрийн амьдралд бас тэр үед school policy гэсэн тэр хувцсыг өмсөөд төхөөрөг бариад зогсно гэдэг бол нэг талаараа бас эцэгчүүдийн хүлээж байгаа те тэр үүргийг багч гисэн бас үүргээ биелүүлж юм болов гэж боддог байхгүй. Тэгэхээр бас эцэгчүүдэд хандж хэлэхэд ямар ч завгүй ажил төрөлтэй байсан ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө сургууль соёл төр нь очиод уулзаад тэр school policy гэсэн тэр үйл ажиллагаанд идэвхтэй хамтын үйл ажиллагаанд илүү сайн оролцоол явуул ер нь их зүгээр дээ. За 10 жилийн яваад тэмдэглэлээ. За тэгээд цаашдаа тийм үү. Цаашдын ер нь тусгай сургуулийн ирээдүг та яаж харж байна? Хүсэл мөрөөдлөөсөө гоё яваалцаач. За манай хамт олон маш томоор мөрөөдөж байгаа. Одоо байгаа сургуулийнхаа одоо хүүхдийн тоог нэмэгдүүл тийм ээ. Мөн бүр сургуулаа шинээр барих тийм хүсэл мөрөөдөлтэй байгаа. Ялангуяа лаборатори сургууль
Тэгээ дунд ахлахын хүүхдүүдэд зориулсан туршилт тийм ээ бүх тэр хичээлүүдийг яг өөртөө гар бие оролцсон хийдэг, туршдаг, хүрдэг, мэдэрдэг, үнэрлэдэг тэр их сайхан лаборатори сургуулийг бий болгох хүсэл мөрөөдөлтөй байна. Мөн сургууль дээр яг ойрын одоо бидний хүсэж мөрөөдж байгаа хийхийг хүсэж байгаа зүйл маань болохоор сая бид нар Барзил улсад яваад эрэхтэй Барзилийн 3 том кампус сургуультай шипи харилцаа тогтоох гэрээ хэлэлцээрийг ерөнхийдөө одоо 80% явж байгаа. Энэ 3 сургуулиас бид нар ямар одоо үйл ажиллагаан төр хамтан ажил олон сайхан зүйлийг авах вэ гэхээр мэдээж багш сурах солилцоо байгаа. Барзил их хол шүү дээ. Хол. Тэгэхээр бид нар тий одоо дараа жил тэдэн хүүхд явнаа, ингэнэ тэгнэ гэсэн юм одоогор бол байхгүй. Гэхдээ бид нар аль болох багш нарыг бас очиж энэ улсын одоо тийм ээ боловсролтой танилцаад нүд нээгээд олон зүйлийг суралцаасаа гэж хүсэж байна. Хүүхдүүд маань ч гэсэн тэтгэлгээр тийм ээ тийшээ очиж суралцах боломж үүд хадлага нээгдэх бах. Мөн Барзилийн сургуулийн одоо сурагчид багш нарын хамт эрх хичээлийн жил манай сургуульд зочлохоор одоо төлөвлөгдөж одоо үйл ажиллагаанд ороход одоо бэлэн болоод байгаа. Мөн сая бид нар Барзилд явж байхдаа пат технологи буюу одоо өөрийгөө тодорхойлох тийм технологийн сургагч багш нараар энэ сургалтанд суусан. Тэр ямар програм бэ гэхээр хов хүнийг ерөнхийдөө тодорхойлно. За мөнх оргил гэж ямар хүн байна? Мэдээж тэнд чинь судалгааны хийдэн асуулт юм байгаа. Тэрийг бөглөөд ерөнхий програм маань яг чамайг тодорхойлоо гаргаад ир. Тэгэхээр ийм чадруудтай энэ одоо юу гэдэг энэрэнгүй юм байна. Хурдан маш хурдцтай ажлыг дор нь хийдэм байна ч юм уу те. Нэлээд тодорхой гарч ирнэ. Тэрний дагуу багш нар хүүхдүүдэд ойлгох боломж гарч ирж байгаа. Хүүхдүүдийг бид нар тодорхойлоод тодорхойлсон тэр үр дүн дээр хүүхдүүдтэй ажиллана гэсэн үг тийм. Тэгэхээр эн чинь ийм төрлийн хүүхэд байна. Тэгэхээр одоо хүүхдийг бид нар баг хамт олон тийм ээ олуулаа одоо суралцах би энээсээ илүү их ер нь яг нөгөө хамт олон болгож цаашид амжилттай сурахын тулд хүүхдээ л ерөөсөө би энийгээ таньдаг. Тэр хүүхдийн амжилт тэр хүүхдийн одоо аль тал дээр чадвартай байна тэрний дагуу хөгжүүлэх одоо тэр төлөвлөгөөг багш гаргаад сургууль ингээд ерөнхий тэрэн дээр дэмжлэгээ үзүүлээ явал хүүхдээ одоо бид нар 100% ингээд бүрэн дүүрэн ингээд ойлгох гэнэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ бол ерөнхий бас нэлээд бас тийм ээ сайхан үйл ажиллагаа хийхэд төхөн болох болов уу гэж бодож байна. Багш хамт олноо ч гэсэн бас тодорхойлж байгаа ш. Тэгэхээр манай сургуулийн багш нарын дунд ийм чадвартай хүмүүс байгаа юм байна. Ийм чадрыг ингэж ашиглах болох юм байна. Энэ чиглэл рүү ингэж хөгжүүлэе гэсэн ингээд ерөнхий төлөвлөгөө юм гаргаад үйл ажиллагаа хийхэд амар болно гэсэн үг л дээ. Тэгэхээр маш сонирхолтой гоё шинэ арга барилыг бас сургуультай хэрэгжүүлэх гэж байгаа юм тийм. Мөрөөдөл маань эхэлсэн явж байна. Тийм. Одоо мэдээж бүгдөө хамт энийг хийн. Нэг хоёр хүн ойлгоод тэгэл ингээл зуралдаад авах ш. Ерөнхийдөө бол энэ хичээлийн жилийг бүгдийн сайхан тайлбарлаад бид нар тайлан багш нартаа өгөөд одоо яг энэ програмаа ч гэсэн орчуулгадаа явж байгаа. Бас зарим нэгэн байгууллагууд ерөнхийдөө бас сонирхож байгаа. Тийм байгууллага дээр аваад өөрийнхөө ажилчдыг тодорхойлоод одоо энэ ерөөсөө л тэр байгууллагын чинь амжилтанд хүрэх нэг ажил нь одоо тий амжилтанд хүрэхийн тулд яаж ажиллах вэ гэхээр тэрийг нь л бид нар тодорхойлоод энэ хүмүүсээ ингэж ажилуулвал гэдэг бас зөвлөгөөгөө өгөх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг сонирхож байгаа бас байгууллагууд байгаа. Тэгэхээр үнэхээр таалагдлаа. Аюу гоё хөтөлбөр байна. Тэрсмэ одоо хүүхдүүдэд багш нарын таньж мэдээд те хүүхэд болгон одоо өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл ертөнц хүүхэд болгонд өөрийн гэсэн онцлог давтагчгүй байгаа. Тэр болгон дээр бас дүгнэлт шинжилгээ хийгээд энэ хүүхдүүдэд ингэж ажиллана гэдэг дээр бас багш нар өөрсдийн гэсэн үндсэн ерөнхий одоо ойлголттой болж аваад ажиллана гэдэг бол энэ бол бас их шинэлэг санаа харагдаж байна. Тэгэхээр бас бидний ярилцлагыг сонсож байгаа сонсогчдод бас та бүхэнд хэлэхэд тусгал сургуультай та бүхэн бас холбогдож
энэ сургуулийн мэдээллийг аваарай. Тэгээд 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа сургуулийн бас цаашдын одоо маш олон төлөвлөсөн ажил, маш олон гайхалтай бас төлөвлөгөөнүүдийг бас бүгд хамтдаа сонслоо. За тэгээд бидний ярилцлага ерөнхийдөө өндөрлөх төгсч байна. Одоо маш сайхан яриаг ярьлаа. Тэгээд цаашдаа олон асуултуудыг асуумаар санагдаж байна л да. Гэхдээ одоо цаг хугацаатай учраас бас ингээд ярилцлагыг бас ерөнхийдөө өндөрлөх чинь. Гэхдээ бас танаас сүүлийн одоо нэг 2 асуултыг би асууя гэж бодож байна. Тэгэхээр яагаад энэ ярилцлагын нэвтрүүлэгтээ бас таныг урьсан бэ гэдэг нэг шалтгаан мэдээж энэ сургуулийг бид нар бас сурчилж сонсогчдоо тэр сумаа бидний одоо нэр Химнэл радио 91.7 FM-ийг сонсож байгаа сонсогчдоо бид нар тусгал хэмээхийн сургуулиас үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бид хүмүүс танилцуулахын тулд таныг урьсан байгаа. Тэгэхээр та бас сургуулийнхаа танилцуулгыг те одоо хаяг хаана байрладаг одоо энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг сонсож байгаа хүмүүстээ болон Facebook-оор бас лайв үзэж байгаа хүмүүст бас та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За тусгай сургууль маань Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо. За бидний хэлж ярьдгаар бол Тэнгисийн хойнд байрлаж байгаа. Тэнгисээс хоошоо ерөөсөө 300 метрт байгаа. Андшгүй өнгөлөг яг сургууль шиг л харагдана. Сургуулийн том тий одоо нэртэй тусгай сургууль гэж бичсэн өнгөлөг улаан, шаар, цэнхэр цагаан өнгөтэй 3 давхар байр байгаа. За Facebook-с мөн сургуулийн одоо үйл ажиллагаатай танилцж болон Facebook хаяг нь болохоор тусгал бүрэн дүн сургууль гэд хайх юм бол яг сургуулийн үндсэн хуудас гарч ирнэ. Тэнцээ бол ерөнхийдөө бид нар бүх үйл ажиллагаагаа тайлагна зураг за бүх юм оруулдаг байгаа. Тэнцээс бүрэн мэдээлэл авах боломжтой. Мөн Facebook-ийн одоо мессеж бичих юм бол бид нар одоо өөрөө чинь бас асууж байгаа асуултанд хариу өгөх боломжтой. Сургуулийн одоо ерөнхий мэдээлэл төлбөрийн талаар ч юм уу асуувал ямар утсаар холбогдох болж та утасны дугаар хэлвэл. За одоо сургуулийн офис утас болохоор 32 56 24. Сургуулийн менежер 2 утас байгаа. 95 77 44 11 89 67 67 89 гэсэн юм дугаарууд руу залгаад одоо манай менежерүүд болон офисын ажилтнтай холбогдсон одоо бусад мэдээллийг авах боломжтой. За тэгэхээр бидний ярилцлагыг сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэн болон Facebook-ээр шууд ярилцлагыг лайваар үзэж байгаа бүхэл үзэгч нартай та бүхэнд бас дахин хэлэхэд тусгай сургуулийг та бүхэн сонирхож бас холбоо тогтоогоод бас энэ сургуулийн мэдээллийг дэлгэрэнгүй аваарай гэж хүсэж байна. Тэгээд та хүүхдээ энэ сургуульд өгснөөр үнэхээр харамсахгүй маш сайхан чанартай боловсрол болон чадварлаг хамт олонд та бас хүүхдээ даатгаж өгөх ийм болцоотой мэдээж даатгах биш та бас энэ хамт олонтой хамтран ажиллаж хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө бас маш том хөрөнгө оруулалтыг хийх болцоотой шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд төгсгөлд нь одоо ойн баяр болох гэж байгаа. Та бас энэ одоо студиуд тийм үү шууд ярилцлаганд орж штэ. Тэгэхээр энийг гоё ашиглаад та бас өөрийнхөө хамт олондоо тий бас одоо энэ өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан хүмүүстэй их сайхан гоё баярын мэдлэгээр талархлын үгийг хэлээч. Мэдээж таны цаанаас хайртай ханчин байсан, хамт олончин байсан тий маш олон хүмүүс байсан энэ тал дээр. Надаас ч нэг тийм уран цэцэн гоё үг гарах. Бас мэдээж чи сэтгэлийн гоё үгээл тааш. Мэдээж 10 жил бид нар хамтдаа хэцүү бэрхшээл асуудал тэр бүх зүйлийг давж одоо ийм сайхан ололт амжилтаар дүүрэн ухтаж байгаа бол маш бүгдөө л баярлж байгаа. Тэгээд сургуулийнхаа бүх багш ажилчтай хийж бүтээсэн сэтгэл зүрх одоо бүх зүйлээ зориулсан та нартай маш их баярлалдаг шүү гэж хэлмээр байна. Үүн та нартай хайртай шүү. Цаашид бас өшөө олон жилийг хамтдаа ололт амжилтаар дүүрэн одоо ухтахын төлөө урагшаа бүх зүйлээрээ одоо өвчин чанамалтай гаргаад ажиллацгаая л гэж хэлмээр байна да. Үнэхээр сайхан сэтгэлийн гоё үгийг хэллээ. Тэгээд энэ лайвыг бас тусгай сургуулийн бүхий л багш нар болон ажилтан албан агчд бас үзнэ гэж нас найдаж байна. Тэгээд захирлын хувийн мэдлэгийг, сэтгэлийн мэдлэгийг бас хүлээж авах хаа гэж бодож байна те. За тэгээд өнөөдрийн хувьд
миний урилгыг бас хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд би бас нойн арга хэмжээ болохоос өмнө таныг оролцуулж игээд өнөө өглөө бас гойсон те. Тэгээд энэ завгүй байсан ч гэсэн бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд цаашдын таны бас ажил үйлс өндөр амжилт хүсье. Тусгал сургуулийнхаа хамт олонд цаашдын ажилд нь бас өндрөөс өндөр том амжилтыг бас хувийн зүгээс болон Химнэл радио 91.7 FM-ийн зүгээс бас хүсмээр байна. Тэгээд ойн баяр дээр бас очноо. Тэгээд баяр хүргэнэ тий. Тийм. Мөн бас одоо Химнэл радио 91.7-гийн хамт олонда цаашдынхаа ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. Мөн зочны цагта намайг бас сонгон оролцуулсан мөнх оргилтаа бас баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хэм сонсогчдоо Химнэл радио 91.7 пүрэв гаригийн 18 цагаас 5 хүнд хүрдэг гангар хонгор ярилцлагын нэвтрүүлгийн маань одоо шин дугаар 5 хүнд хүрлээ. Студиэс хөтлөгч мөнх оргил өнөөдрийн зочин маань тусгал ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ерөнхий захирал Том Туягч маань байлаа. Бүгд хамтдаа дараа 7 хоногийн шин дугаараараа уулзцгаая. Баяртай. Баяртай.